Лодонгийн төдөв. Оточ. Тэр жил хөдөө явж байгаад нэгэн бөөвгөр бор ганц гэрийн үүдэнд хэдэн хүн юм хүлээсэн мэт цувран сууж байхдаа тааралдаад. Дэлгүүр юм уу гэхнээ ямар ч тэмдэггүй. Бас тэгээд цагаан бүрээсгүй. Багийн даргах юм уу гэхээр арай л ядуувтар гэр. Ер нь энэ хүмүүс юу хүлээж байгаа юм бол гэж бодоод сониуч зандаан хөтлөгдөн тэргээ холхон зогсоогоод явган хурж очисон чинь сууж буй хүмүүс багхан бишүрхэж эгдүүцэн харцгаав. Намайг нэгэн том дарга гэж бодсон бололтой. Мэндэлсэн чинь дуртай дургүй хариу өглөө. За сайн байцгаана уу? Та бүгд юу хүлээж суугаан бэ? Гэж асуусан чинь зүгээр л отчоор судсан бариулах санаатай. Гэж нэг хүүхэн ам алдав. Энэ тэгэхээр отчих юм уу? Тэгвэл би бас судсан бариулъя. Толгой өвдөд. Гэсэн чинь тэр сууж байгаа хүмүүс шал өөр болж надаас бишүрхэн болов. Дарга биш гэж боджээ. Та яаралтай яваа бол ороод судсан бариулчих л та. Бидэнд яарах юм алгаа. Гэж нэгэн хижилдүү хүн надад талзалсав. Тэд нэр цөмөл малчд бололтой юм. Хувцас хунар төрөх байдал нь тэд яах ч аргагүй хотын хүмүүс биш байлаа. Зүгээр би хамгийн сүүлд ирсэн хүн. Та нарын дараа. Гэсэн чинь явуулын хүн саатад яхав та хороор. Гэж нөгөө хижээлээр үүдс өгөхт нь арга буюу явж орлоо. Гэр дотор ердөө онцгой юм алга. Нэг өвгөн нөгөө өвгөнийхөө судсыг барьж баруун хомрон эзэн сууж байлаа. Судас чагнахт нь саад болохгүй тулд би дуугийнхэн толгой дохиж мэдлээд гэрийн зүүн талд очиж суулаа. Оточ дусал цувраа дуудаж байна уу? Гэж нөгөөх судсыг нь барьж байгаа хүнээсээ асуулаа. Эхлээд би сайн ойлгосонгүй. Тэр хүн тэмээ нилээд хэд хоног болчихлоо. Гэлээ. Дусал цуврах нь ус хаагдахын шинж. Тэгэхээр чи туулай мах ид. Бүхэл ясыг нь будаатай хамт буцалгаж шөлийг нь уу. Гэж отож хэлсэнд юу сайн бэ? Муу сайн туулай бишгүй л нэг гүйж ява. За би өнөөдөр л. Гэж хэлээд тэр хүн босч гадагшаа гарахад зөрөөд л өөр нэгэн орж ирэв. Тэгээд шууд л отчин өмнө сөхрөн суув. Тэгээд гараан отчод өгөх зураан мах буураад залгамж тасархан шиг байна. Яасан нь дээрвэ? Гэж асуулаа. Отож судсыг нь барьснаа гайгүй л юм байна. Шар үнэний нэг аяг сүү, хоёр аяг усанд хямлаад буцалгаж уу. 10 дахин уун. Махчаад ирэхийн үед нь энсэнгийн зүйл удсан тосонд найруулад сарын альбан өнгөрмөгц уух юм бол үр олдоно. Гэлээ. Тэдний ярианы үгэн сан хачин өөр байхад нь би гайхаж суутал дараах хүн нь орж ирмэгц мөн сөгдөж отож минь сүүлийн үед мартамхай болоод байна. Бас үе уруу суугаад шартамхайч болох шиг. Ой булгаатал. Гэж үглэгт нь отож судсыг нь бариад живэрт хулганы тархийг усанд хуурч уу. Санамгай болов. Ёлын ходоодож бас хэрэг болж мэдэн. Гэхдээ 11-р сард олж хадгалсан сарсан багвахаа мах идвэлж бараг бүх шаналгаанд тустай. Бүр гэснэн танайх чинь хүүхэдтэй байлоо. Гэж асуусанд нөгөөхээр байдаггүй шүү. Эхнэртэй ч хаягдаж мэдэх болоод байна. Үгүй тэр живэр тулгана гэдэг чинь юу вэ? Гэж лавлаж байна. Сарсан багвахаа л да. Өвлийн ихэнх сарын үед олж хадгалсан сарсан багвахаа мах тархил чамд хэрэг болно доо. Гэсэнд тэр хүн шаламгайлан босч за гэлээ. Сарсан багвахаа энэ хавьд ховор. Би явна. Гэд үүд чиглэв. Түүнтэй зөрөөд нэгэн бүсгүй орж ирэв. Отож давхар ихнэрт зогсгүй юм идсэн байна. Айгүй бол нираалахад чинь хүндэрч мэдэн. Гэд судсыг нь барихан болов.
Отч минь гүй тэр зогсохгүй юм гэдэг чинь юу юм болоо? Гэж өнөөх эхнэр гайхан асуув. Отч хог хуцны мах идсэн үү? Гэв. Оо нэрээ тийм. Манай хажуу айлын хог хуц хөгшрөөд өнхрөөд өгсөн л тоо. Түүний гэдэс махнаас нь хуваалцахаар нь идэж орхисон юм. Гэж нөгөөх жирэмсэн бүсгүй дуу алдав. За тэр чинь л давхар эхнэрт 20 отой зүйл. Тэгэхээр төрөх дөхөөд ирэх үедээ шарга морины сүүлний хялгасыг галд түлж хяравсыг нь зуурж уувал тустай. Үгүй бол олив бохтны арьсыг олж хадгал. Тэгээд төрөх хүндэрвэл түүнийг атгаатвэ. Одооноос нөхөртөө хэлж бэлтгүүл. Гэлээ. Нөгөө эхнэр Тэги. Гэд босч гарахаар явв. Тэр хүмүүс завцаа өгөхгүйгээр хойноосоо орж ирэн цаг үрхгүй шуурхаа гарцгааж байхад нь би гайхан харж суув. Нэгэн хижээлдүү насны эр орж ирээд би удахгүй нэг л юм асуугаад гарнаа. Гэд над руу хяламхийн харснаа отч минь эхнэрийн маань хөөх сүүгүй болчихлоо яах вэ? За тэгээд би ч бүр хүүхдэд дарагдаж гүйцэхнэ. Үр тасалмаар байна яах вэ? Гэж зогсоогоорон асуув. Эхнэрийн чинь хөөх сүү орохгүй байгаа бол янгирийн чөмөг идвэл хавдсан бол хар бивлийн усанд зуурч хөхийг нь шавш. Чи өөрөө үр тасалмаар байгаа бол буудаан гүрэл эсгэж нэг жинг сайн архинд зуурч чанаад шарыг нь шүүж хаяад 3 хувааж авгаадан сарын тэмдэг ирсэн оройн нь нэг аягыг маргааш өдрийн үдэд нэг аягыг нар гарах үед нэг хэсгийг 50 нас хүртэл үр тасарна гэж мэдээрэй. Гэж отож заварлахад өнөөхөр заагээд эргэж гарав. Хамгийн сүүлд бололтой нэгэн охин орж ирээд өвөө би дэгвар анзад хатгуулчихлаа яах вэ? Гэв. Цагаан байван усан дуусгаад л төрөхгүй юу да. Гүй бол худгийн ёроолоос шавар авч хэд дахин төрөх. Гэсэн дохин за баярлаа. Аавта хэлий. Гэд годгосхийн гарч одов. Ахад хүн орж ирсэнгүйд отож над руу Өршөөгөөрэй таныг чилээчглээ. Энэ улсууд өглөөнөөс л хүлээсэн юм. Та юу гэж явна вэ? Гэв. Би бараг зүгээр шахуу. Энд ганц гэр тэгээд үүдэнд нь хүмүүс байхаар сониучрахад ирсэн чинь хүмүүс урдуурaan оруулчихсан юм л да. Тэгээд суутал хүмүүсийн яриа сонирхол татаад хүлээчихлээ. Энэ хавьд хүн амтан айл хунар байхгүй юм. Та тэгээд энд ганцаараа суудаг юм уу? Гэсэн чинь отож энд суудаггүй юм аа. Түр барьсан гэрэлдэ. Нутгийнхан судсаан бариулна гэд хүний нүднээс далд энийг барьсан юм. Та яаж олж ирв? Машин замгүй газар шүү дээ. Гэж асуув. Би энэ хавьд нэг чулуу байдаг гэхээр нь олж үзэх гэж яваад л. Гэсэн дотож албаны хүн үзчихвэл мухар сүжиг энэ тэрэгэд байдаг болохоор хүмүүс нууцаар гэхүүдэн жилдэн үе судсаан бариулдаг юм. Өнөөдөр энэ сарын 8-ны өдөр хуучнаар бол манал бурхны өдөр гэдэл цуц барьж хэнхэлдэг юм л да би. Гэлээ. Би нэг их сүрхээ дарга марга бишээ. Ер нь зохиолч хүнэлтэй. Таныг судас барьж хүмүүст зөвлөгөө өгөхийг сонсоод бүр гайхмар санагдлаа. Таны хэл яриа бүр эртний Монгол сонин үгсээр дүүрэн байсан нь надад тун их том олз боллоо. Ямар үг тийм их олз болдог вэлээ? Гэж отож гайхав. Залгамж тасрах, ус хаагдах, сарын альбин, мах буурах, мэралах, давхар ихнэр уруу суулгах, дур булгих гэдэл том боловсон үгс юм да. Гэсэн чинь юун боловсон байхав те? Эртний хуучинсхийн үг шүү дээ. Гэж отож хэлэхэд нь одоогийнхны шууд утгаар нь хэлээд байдаг бүдүүлэг үгийг байтугай хэрэг явдлыг их л ийдгээр нууцлаг хэлбэрээр хэлж байгаа нь боловсон гэх ёстой зүйл юм.
Хэллэг бүдүүлэгжиж байгаа нь өнөөгийн хүмүүсийн сэтгэлгээний нэгэн сул тал юм гэж би зохиолчийн хувьд үздэг. Харин зарим нэр томьёоны хувьд ч танаас шинэ үг сонслоо. Жишээ нь Сарсан Багвахаг живэрт тулгана гэж та хэлнэ лээ. Хуучны ном сударт тэгж байдаг юм. Одоо ч мартчихсан хэрэг. Тэрч байдахгүй отож гэдэг үг их учиртай байтал хаяад эмч гэдэг болсон хачин санагддаг. Би бол отож гэгдэнүү гэхээс эмч биш. Отож гэдэг бол хүнд тусч эхэлж байгаа эсвэл тусч болох өвчнийг судасны байдлаар нь оншилж гүнзгийрхээс нь сэргийлж отлог хийдэг хүний нэр. Одоогийнхоор бол урьдчилан сэргийлэгч юм л да. Тэгтэл одоо эмч гэдэг болсон нь үнэндээ нэгэнт тусчихсан өвчнийг л эм хэрэглэж эдгэдэг болсон гэсэн үг. Өвчин бол генет тусах нь ховор. Эхлээд шинж тэмдэг нь нэлэрч дараа нь аажмаар үгдэрч хүндрэн өвчлүүлдэг зүйл. Отож бол урьд цагта эхний шинж тэмдгийг судсаар нь онцлоод урьдчилан сэргийлж өгдөг л хүн байв. Манай аав ч яг л тийм байсан. Харин би нэг их олигтой сураагүй болохоор орон тасрахын өмнөхний л отож гэмээр хүн л дээ. Манай энэ хавийнхан алс зэлүүдэд нутгалдаг болохоор боловсон эмнэлгээс хол түргэн тусламж авах хэцүү болохоор над руу гүйцгэж ирээд сурчихсан юм л да. Зарим нь иларшиж эдгэрдэг тохиолдол нэлээд болсноос л би ингэж бурхангүй газар бомб галзуурч байгаа хэрэгтэй. Гээд отож гараан сунгаж за хэлв таны судсыг нэг бариад орхиё гэв. Судсыг маань барьсны дараа тэрээр эвэрүүл залуу байна. Гэхдээ нохон хошуу чанаж уух живэрт хулганы хатаасан мах хаяа идвэс нас уртасхад тустай л гэдэг юм. Гэснээр бидний яриа дуусвар болсон юм. Учир нь отчиг нүүлгэж авч явахаар хүн морин тэрэгтэй ирсэн бэлээ. Тэр цагаас хойш бараг хагас цун өнгөрөв. Отчин зөвлснөөр нохон хошуу жимсийг уян хэрэглэж байв. Харин живэрт хулган буюу Сарсан Багвахын мах нас уртасхна гэдэгт эргэлздэг байлаа. Залуухан үедээ айлгэр болж шадивландах зохиолчдын хорооны 3 модон байшингийн нэгэнд цусланд гарсан тэртээ олон жилийн өмнөх нэгэн явдал мартагддаггүй билээ. Юу гэвэл тэр үед шадивланд цуслантай байгууллага бараг байсангүй. Зохиолчд банкныхны хэдхэн байшин байлаа. Саранпай шахуу байшинд цусч байх үед дэвэр таазны хөндөд Сарсан Багвахаа үүрлээд шөнө андан гарч хошуунаасаа дунд долгион цацруулан сүрчгнүүлж цочоодог байлаа. Тэрнээс хойш Сарсан Багвахаагч нөгөөх отчин зөвлөгөөгч мартаад шин зүүн гарч нэлээд хэдэн жил өнгөрөх үед гинэт нөгөөх живэрт хулган буюу Сарсан Багвахын тухай мэдээлэл олж үзээд гайхав. 7-8 төрлийн өвчин эдгэхэд тустай бас нас уртсгадаг эд шидтэй мах бүхий хулган ажээ. Бас түүний хорголон хүртэл чухал хэрэгтэй чанартай юм байна. Бусад хулганы хорголноос ялгаатай нь 3 үзүр бүхий цагаан өнгөтэй байдаг ажээ. Отчин үүдэнд сууж байсан тэр хүмүүсийн ярианы эзэд отч өөрөө ч нэгэнт хорвоог орхисон боловч мэдлэг сургамж нь үүдэнд нь биш хойморт байдаг Монгол сударт үлдсэн ажээ.